гой үйлдвэрлэл хөгжсөн байсан. Энийг бол хэн хийсэн бэ? Цэдэн болдоор хийсэн байсан шүү. Манай энэ Борнорын сангийн ач холбогдсон ястаа үйлдвэрлэл хөгжсөн бүх юм механикц айгүй гоё юм байсан. Одоо би хараад үйлдэж ш тахын тэр газар очиж хаяа нэг нүднээс хараа. Миний залуугийн юм энд байлаа да. Би энд ястаа энд гоё явж ялаа гэж би боддоо ш. Танаа нутгийнхан бол одоо Борнорын нацагтарж гэхээр андахгүй юм блэ. Та энэ нутагтаа бас хизээ ирж суурьчээ. Энэ тухай хоёул яриагаа эхлэх үү. За тийм. Миний аав дочтор хүн байсан. Намын дээд сургуулийг төгсөөд одоо хөдөлгөөний хөтөлбөрийн ангийн дараагаар хэн Төв аймгийн Борнорын сангийн ач холбогдсон. Намын даалгавар ирж ирсэн. Ахын тэр үед 8 настай жоох хүүхэд Борнорын сангийн ач холбогдсон ирж байлаа. 8 настай 1-р ангид ороод тэгээд 79 онд руугаа төгсөөд 8 дахь ангиа төгсөөд 8 дахь ангиа төгсчээд байж аав маань ямар хоор ах вэ гэдгсэн чинь миний аавгаа энэ дээр залуу байгаа дээр гадаа дотоод явж галуу шууны юм ахиад миний жоохон гадуур яваад ирчихсэн маань гэдэг бас ингээд бүгд найрамд гарчсан гэрм олсон гэж ярьжсэн юм. Тэгээ явсан юм да. 20 эмэгтэй 5 хүн эрэхтэй явсан. Тэгээ нэг 5 хүүхд чалгараад бид ирээд тест Борнортой ажиллана ямаа хийн гэдэг. Тэгээд бүгд найрамд гарчсан гэрм олсон 3 жил болж ирсэн ахын. 3 жил болсоо 1 жил хэлний үлтгэл 2 жил нь болохоор тэгээд дахиад дахиад өхөр тэгээд трактор дээр ажиллана нэг ногоо цагаагаар дарна. Би Герман цоо техникч. Тэгээд гахаан дээр ажилласан 6 сар. 2 сар шуун дээр ажилласан. Тэгээд бос сар дандаа хүрийн бэрэн. За ахын Савхан аймгийн Цагаан хайрхан сумын төрсөө. Айлын 10 хүүхдийн одоо 3 дахь нь дочтор жигдэг айлд 3 дахь нь бол төрсөн. Тэгээд манай удам бол ийм өчртэй юм л. Би зэвэг гэдэг 22 хүүхэдтэй айлын. Өвг зэвдэг одоо 5-6 дахь үеийнх нь хүн юм байл л да манай дээр миний ээж. Тэрний одоо 22 хүүхэдтэй айлын зэвэг гэдэг охиных нь 4 дахь хүүхэд нь зээгийн центр залуу. Бид нар одоо 7 жилийн өмнө ургийн баяраа хийсэн. 2350 хүн очсон. 22 гэж бас ховор тохиолдол. Ерөөсөө Монгол байдаг юм лээ. Яг нэг эцэг нэг ихээс. Одоогийн байдлаар бол би энэ залуучуудыг шөмжлөмөр байгаа. Ажил олдохгүй, дандаа энд ажиллаа болж байна. Хүү юм хийяал гэж багаас юм хийгээл эндээ зүтгээд Монголдо юм хийх юм бол боломж байна. Хамгийн гол нь залхуу шантарамхай. Тэрийг л ахна хэлмээр байна. Одоо мал дагуул амд осно. Одоо сайхан мал дээр гараад ирэх улсууд байна уу гэж зар мар тавиад яж хүрээд ирээд нэг сар ч юм уу 2 сар ч юм ажиллаад өө эцэстээ ядаргаатай юм ядарч ингээд яваад. Ингээл ажил солиод хэвэр хэцүү шүү дээ. Юмнаас ерөөсө шантарч болохгүй нэг юмныхаа зоригтой л байх хэрэгтэй. Нэг юмдаа яг зоригтой. Хийж чадна гэсэн бол чадахыгаа төдөө зүтгэн. Зах зээл нь байна. За байгаад хамгийн гол ингэж юм даа. Одоо бид нар ингээд зах зээл одоо хүр мал, хонь мал өсгөж болж байна. Хамгийн гол нь одоо энэ усууч нөгөө юу гэдэг байгаа шүү дээ. Эрчимцэн аж ахуй гэдэг байгаа шүү дээ. Эрчимцэн аж ахуйг харахад бол дэмжидгий. Гэхдээ ер нь явандаа ингээд бодоод байхад бол одоо би энэ бас Германд ч байна, юунд ч байна, хятад метод явд үзсэн л дээ. Тэгээ нэг жоохон газар гашчихдаг. Тэгээ тэрүүхэн тэндээ нэг жоохон ингээд яачдаг. Тэр бол жинхэнэ оригинал биш шүү. Каримл юм болохоор заа юу. Манай энэ монголчин бол байгалаар экогоор. За энэ бол манай жинхэнэ цэвэр үүдэг. Одоо хамгийн гол манайд чинь дээр үе социализм чинь одоо гутлын үйлдвэр нөгөө арьс боловсруулах үйлдвэр, ноосны үйлдвэр бүх юм байсан. Бүгд нөгөө зах зээл болоод дампуурсан. Одоо энийг хамгийн гол нь үйлдвэрлэлээс өгчүүл. Ста багаас нь. Саяхан би бас фэйсбүүк ухаал байж ядлаа тэр Кем Жон гэдэг тэр солонгосын ерөнхийлөгч ярьсан. Тэр үнчээс амар ядуу яг манайхаас ядуу байсан юм байлээ шүү дээ их чинь. Тэг чи манайх бол тэрнээс илүү гоё баян байх байтал ерөөсөө үйлдвэрлэл өгчүүлэхгүй. Гой үйлдвэрлэл хөгжсөн байсан. Энийг бол хэн хийсэн бэ? Цэдэн болдоор хийсэн байсан шүү. Манай энэ Борнорын сангийн ач холбогдсон ястаа үйлдвэрлэл хөгжсөн бүх юм механикц айгүй гоё юм байсан. Одоо би хараад үйлдэж ш тахын тэр газар очиод хаяа нэг нүднээс хараа миний залуугийн юм энд байлаа да. Би энд ястаа энд гоё явж ялаа гэж би боддоо ш. Одоо бол бүгд байхгүй балгас болсон. Та яг захиргааталтай үуч юм бол юм хийж чаддаг хүнээ бол яг урамжуулж ирсэн. Одооных шиг тэр мөнгө төгрөг өгдөггүй. За энэ хүн яг ийм хийж тэр 100 хүн суулчаа. За энэ нацаг дөржидэг хүнийг одоо улсын аврах саль тодорхойлноо. За энэ хүний ямар зуршил байна, ямар муу зуршил байна. Энэ хүн үнэхээр ийм ажил хийж чадж байгаа мó. За энэ хүний мал нь ямар юм. За та ингээд 100 сайлчин 100 туслах ажилтныг ингээд суулгасан байгаа шүү дээ. Тэгээд асууж байгаа. Тэгэхэд тэр 100 хүн 100 гараа гэж. Гаднаас нэг одоо хөдөө аж ахуйн шалгалтын ороод ирэхэд
Миний 25 хүрээ хараад энэ хэний 25 хүрээ дочторжийн нацгтарж. Энэ ямар сони юм. Та нарын хөр гуйнд нь баастай байж энэ хүний гадаа байж байгаа шиг байж идэг гэсэн. Тэгс одоо. Тэгээ би ч ингээд нэг годмосон жоохон барлуусаа цагаан халаад үсээд эн чи халаад ч юм халаад цээ гэдэг үнэ мос хааж байгаа юм чи. Тийм гоё байсан. Улсын авраг залууч хайлч нь уу? Тэр чинь 89 онд энэ Төв аймгийн Борнорын сангийн ашиг 8 зүрийн ферм дээр. Улсын авраг болохоор ямар санагдаж байна? Өө тэг чинь одоо яста өвлж илээ штэ. Нэгнээс солиосараад би ч ямар манай тэр үуч юусаар нөгөө баг хамт олноороо тэр аж ахуй одоо тэнд байдаг хүүхөөс удаас ярилцсан шээ. За энэ хүнийг улсын залуу аврагт явуулах гэж байна. За энэ хүн ийм хөдөлмөр гаргасан. Ийм 2 удаа одоо 7 хоногийн ийм хөдөлгөөн нормоод ингээд сард 4 удаа ингээд биелүүлсэн. Жилийнхаа төлөвлөгөө норм нэг үнэнээс 4300 сааваас өмнө энэ хүн 4700 саачжээ. Төлөвлөгөө нормаа ингээд биелүүлсэн байна. Ингээд болцлыг хангацсан байна. Энэ хүнийг одоо ингээд явуулнаа. Явуулах гээд ингээд одоо тэр чинь нөгөө сумын дарга марах одоо тэр бачхой нэг чинь улсууд хоорондоо ярьд юм аа тэр одоо нэгтлэн бодох одоо тэгээд бүх улсууд нарга маань тэгээд энэ хүнийг дэвшүүлэхээр бол за энэ хүнийг явуулах уу гэдэг бүх улсуудаа санал авах болно. Хурлын заалтнаас бол. Тэгээд асуу. Тэгэхээр энэ хүн тийм хийх боломж бүх юм бүрдсэн хөө. Бид нэр энэ хүнтэй ярих юм байхгүй энэ хүнийг явуулаа гэх тэгээд явуулсан. Тэгээд бас энэ даа. 92-нд бас улсын авраг болох бас яг адилхан тийм. Тэр шалгал. Надад манай хэлэхдээ юмны дандаа сайн үнэтэй нөхөрлж яваарай л гэж хэсэгтэй байсан. Тэр энэ лахныг дуурайж хэлж явдаг дандаа хөвдөд байж гэсэн. Одоо энэ чинь замдаа байх надад 30 жилийн бараг энэ үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Одоо энэ Борнорын сангийн аж ахуй бол яг л анхны гуанзал одоо тэгээ ахнал болж энэ бусдууд нь тэгэл зарагдаал өөр гуамтанд өгөөл. Олонтой явах сайхан юу ярьж байгаа даа яста. Нацгийнхаа сайн нөгөөдгөө чинь санаад ирж байгаа нөгөө хоолоо идэ 500 лай тэгээд хараад байз. Үйлчлэгийн салбарыг орон нутг руу илүү хөгжүүлэхэд ер нь аймаг явж дамжмааргүй байна. Яг сум орон нутгаас бүх юм шийдээд одоо тэр архиных нь, тамхиных нь, хоолундных нь бүх юм шийдчихдэг бол зүгээр байна. Суман дээр очиж бас л адилхан аймаг явна. Аймаг явгаар чинь 150 км очиод ажил битгэхгүй буцаад хүрээд ирнэ. Дахиад хэд онжоо явна. Айгүй хэцүү юм байлээ. Бид нар ч одоо ерөөсөө 96-аас хойш ерөөсөө энэ ажил үйл ажиллагаа явуулаад одоо эдгээр ерөөсөө аваад явж байна та ер нь. Тий. Тэгээд гэр бүлийн хүрээнд энэ ажлыг явуулна гэхэд бидэрт бас эндээ бас сайхан байна уу ер нь бол. Энэ тэнд одоо өөр тийш нэг нь тэнд ч ажилтай, нэг нь энд ч ажилтай ч гэдэг юм. Тэгхгүйгээр нэг юмдаа тууштай нэг юм руу зүтгэж ажиллаж байгаа. Гэр бүлийн бизнесээр бас дэмдэмдээ бие биендээ дэмнээд дэмтэй. Одоо ингээд одоо хэн нэг хөвгтөч урж ирээд туслах юм уу бүгд хамтраад хийж байгаа ажил болохоор айгүй бас урамтай бас гоё байдаг. Бас олонтой хүмүүстэй харилцдаг ажил бас сайхан байдаг шүү дээ. Сайхан тий олонтой болоостой холомгоо далаа гэж. Төр засгаас энэ хүмүүсийг эх орондоо сайхан ажиллаж амьдрах нөхцөл бүрдүүлэхийн тулд бодлогын төвшөнд хамгийн түрүүнд юу хийгээсэй гэж таавдаг. За ах нь бол тэ яг бодлогын төвшөнд одоо энэ залуучууд дэмжихийн тулд хөдөө орнот ирж байгаа улсуудыг зээлийн одоо би бол сая гаттаас хүртэл ингээд судлаад үзлээ. 100 сая, 200 сая, 300 сая 10 жилийн хугацаатай. Тэгээд ямын өгөөд за энийг хүүгүй шүү. Чи энийг ингээд өсгөөд тэр чи хүүг төлөхгүй болохоор тэр улсуудын амьдрал аюу гоё болж байна. Тэр шиг манай Монгол бол яг тийм л болох хэрэгтэй байхгүй. Тэгэхгүйгээр зүгээр та нар хөдөөгаар нэг юм болцол өгчдөг ирээд ямар ч мөнгөний санхүү авахгүй, малаа авч чадахгүй, юм уу хийж чадахгүй болохгүй шүү дээ. Тэрийг л төрөөс гоё дэмжээл өгөөд тэгээд жижиг дунд үйлдвэрлэлийг өгч байна. Хөдөөд бол жижиг дунд үйлдвэрлэл. Өөрсдөө арьсаа илтчихдэг. Заавал тэнд авч нэг онныхоо нэхийг өгөх гэж явахгүй. Өөрсдийнхөө хүрийг арьсыг илдээд жишээ зах зээл нэгээд гараад ирж штеп. Тэг авсан хүн бол хийж чаддаг хүн байгаа хэрэгтэй. Чадахгүй тийм хүн бол хэрэггүй. Тийм хүн битээ өгөөрэй. Тэгэх юм бол буруутан бол. Сая хийж яхаа нэг хонь яагаад авчиад арьсаа өгсөн чи арьс авахгүй гэж. Тэр сайхан гоё юм ингээл газрын өсөр хайж штеп. Тийм үсэн Монгол үйлдвэрлэл